Эд бол Team Up багийнхан. Тэд Nest Academy-ийн сурагч инженер хөтөлбөрт суралцагчид. Тэд Nest-ээс өөрт хэрэгтэй орчин үеийн мэдээллийн технологи, програм хангамж, дизайны чиглэлээр мэдлэгээ зузаалж байгаа хүүхдүүд. Тэд яагаад Nest-ийг сонгох болов? Ер нь бол жоохон код сонирхоод орж ирсэн. Тэгээд гэр бүлийнхэн бол найз нөхдөөсөө ер нь бол кодны талаар аяг их сонсож байгаа. Тэгээд ямар сургалтууд байна гэж хайж байгаа. Тэгээд Nest Academy болсон байгаа. Манай ангийн нэг хүүхэд нэг өмнө жил нь явдаг гэсэн. Тэгээд дараа жилээс нь би сонирхоод орсон. Анх юу Nest Academy бол манай эгч над саналгаад ингээ кодчдаг. Тэгээд дахаар юм дизайны сургалтай. Энэ сургалтай тэгээд ирээдүйн мэргэжил чинь ингээд кодчдаг байх мэл хэрэг болно гэж оруулсан. Хүүхдүүд Nest-ээс 8 сар гаруй хугацаанд сурснаа тайлгнахаар цугларчээ. Мэдээж аюулт тахал, хичээл сургууль хаагдсан гэд олон саад бэрхшээл байсан ч үүнийг даван туулж чаджээ. Тэд өнөөдөр өөрийн багаараа хүмүүст хэрэгтэй гар утасны аппликейшн зохиохоор шийджээ. Card game, board game байдаг. Тэрийг болохоор бид ингээд монгол хэлээр дээр нэгээд веб болгож хийж хоорондоо ярилцаад MAF гэдэг хүзрийн тоглоомыг онлайнаар хийхээр шийдсэн. Яагаад гэвэл 2020 онд гарсан коронавирусаас болоод бид бүгдээрээ карантинд ороод маш олон хүмүүс нэг дор уулзах чадахгүй байгаа болохоор онлайнаар бас тоглож болно гэж бодсон. 7 гишүүн бүрдэж тоглодог. Тэгээд аль ч насныхан тоглох боломжтой тийм тоглоом байгаа. Цагтаа уулгаач шиг тэгээд хулгайч нар иргэдээ алаад хүмүүсийг алаад 3 хоногийн турш өөрийн санаагаа дотроо тунгаан нэгтгсэн санаагаа хамгаалах цаг иржээ. Анхны юм хэцүү л байдаг. Гэхдээ Nest-ийн үүнд нь бэлтгэн төслийн менежмент хичээлийг орсон болохоор сандрах хэрэг юу билээ? Тэд санаа бодлоо хэрхэн зөв илэрхийлэхээ мэддэг болсон. Тэд өөрсдийн сонгосон 3 хувилбараа бүгдийг нь хамгаалах гэж ихэд хичээсэн боловч эцэстээ мафия тоглоомыг сонгожээ. Хэдий хүмүүст тун энгийн амархан санагдах уг тоглоомыг цахим хувилбараар хийхээр шийджээ. Амжилт хүсье. За багтаа ер нь хөвчлэн CSS-ийг хийсэн. Тэгээд ер нь 2 дугаар хуудсыг баг тэр чигт нь хийсэн дээ. Би багийнхаа аппликейшны нүүр хуудсыг хийсэн. Тэгээд интернет дээр мафиг өөр хүмүүс онлайн хийжсэн мүү гэж судалгаа хийсэн. Тэр тоглоомынхоо бүх дизайн харагдах төрх тэгээ хаанд харуул юу байх гэх мэт тиймэрхүү өнгө төрх үзэмжийн л хийдэг. Би багтаа бол ер нь promise-д үүрэгтэйсэн. Тэгээд ер нь back-end тал руугаа л. би дизайны хэсгийг хийсэн. Тэгэхдээ би character design дээр ажилласан. Манай тоглоом бол яг үндсэнд өөрөө хуудастай. Тэгээд би яг 2 дугаар хуудсыг хийсэн. Одоо тэдэнд 8 сарын турш Nest Academy-ийн сургасан мэргэжлийн сургалтуудаас гадна бас нэг зүйл төлөвшжээ. Сургалтанд явахаас өмнө ямар нэгэн кодын мэдлэг, эсвэл дизайны мэдлэггүй байсан. Харин Nest Academy сургалтанд явсныгаа дараа би кодын баг зэрэг мэдлэг, дээрээс нь дизайны мэдлэг олж авсан. Сургалтанд явахаас өмнө бол би итгэхгүй ямар ч зүйлээ сонирхож хичээлдэг байсан. Зөвхөн дизайнер гэдэг мэргэжилтэй авах хэрэгтэй болоод Photoshop-ыг сурвал арай хэрэгтэй юм гэж бодоод Photoshop Adobe гэдэг аппликейшнийг ашиглаж сурсан. Явж ирснээс хойш л шинэ юм сурч өөрийгөө хөгжүүлэх дуртай болсон. Хүмүүстэй нэг тийм харилцах чадваргүй хөхтэйсэн. Тэгээд сургалтанд явсны дараа илүү их багаар ажиллах чадвартай болоод бас би дааж суралцах чадвар суралцсан байгаа. Маш нөхөрсөг хүмүүс байдаг. Нөхөрсөг бишээсэн ч гэсэн ингээд хамт олон дагуулсаад илүү нөхөрсөг болж чаддаг. Тийм ч учраас хүүхд болгон хоорондоо найз байж чаддаг гэж боддог. Хүмүүстэй харилцах тал дээр сайж ирсэн. Дээрээс нь би дааж болон багаар ажиллах чадвар нэмэгдсэн гэж бодож. Сургалтанд явахаас өмнө би маш залхуу байсан. Тэгээд одоо сургалтанд явсан гэд би хаяад жоохон залхуурд гэхдээ гайгүй болсон. Залхуу байсан. Тэгээд сургалтын дараа би багийн ажиллагаатай болж чадсан. Ер нь би ямар мэдлэггүй байсан. Энэ тал руу бол тэгээд сургалтанд явсны дараа нь болохоор яг энэ надад яг тохирох зүйл гэдгийг нь мэдж авсан. Мафия тоглоом гэмт хэрэгтэн илрүүлэх гэж оролддог энгийн ойлгомжтой тоглоомч гэлээ. Цахим хувилбарт шилжихээрээ яах вэ? Тун сонирхолтой. Шинэхэн тоглоомыг бүтээсэн хүүхдүүд
нээстэс энэ бүхнийг сурсан. Бас хамт байх, багаар ажиллах, өөрийгөө дайчлах чанарыг сурсан. Багийн ажиллагаа сурдаг. Тэгээд өдөрт 3 цаг ордог. Гэхдээ энэ удаа коронавигоос болоод тийм онлайнаар ороход нэг хөгжилтэй байгаагүй. Гэхдээ буцаад ороод ирсэнд баяртай. Тэгээд ирээдүйд коронавирус байхгүй болохоор бүр хөгжилтэй болно гэж найдаж чинь. Тэгээд амжилт. За анх нээс тагтамд ороход бол энэ тэндээс яг нэг хоёроос таньж мэдхгүй идэм 30-д 20-д хүүхдүүд ингээд нийлээд нэг анги болоход мэдээж анх бол эвгүй санагдана. Гэхдээ явцын дунд бол багш нар нь илүү нээлттэй. Тийм болохоор багш нар нээлттэй болохоор сурагчнаас дагаад нээлттэйж нэгнтэйгээ танилцаад нэг хаант олон болж болно. Тэгэхээр чаддаг ажлыг орцсон ч гэсэн угаасаа айгуу тухтай ус нүнгөө хоолмол өгдөг. Ер нь бол гэршил байдаг шүү дээ. Нэрсгтэмд суралцахыг хүсэж байгаа хүүхдүүдэд би бити сандраарэ гэж хэлмээр байна. Нэгдүгээрт бие даах чадвартайг их суралцдаг. Тэгээд багаар ажиллах чадварт бас их суралцдаг. Тэгээд багш нар бүгдээрээ нээлттэй болохоор хүүхдүүд нь ч гэсэн дагаад нээлттэй. Нээстэй сурцгаа би 1 of 10K гэдэг. Одоо нээстэй өрөөгаа. Дизайнерийнхан олон сар сурсан Figma болон бусад програмууд дээр харин програмынхан Java, HTML, CSS хэлнүүдээр ажиллаж эхэллээ. Сурсан зүйлээ одоо л харуулах цаг.